ТМ телевизийнхаа үзэгчдэд орой минь төргий. 7 хоног бүрийн 5 гарын 21 цаг 20 минутаас явагддаг Монголоор шинжлэлийн нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Энэ 7 хоногт өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдрөөс хойш энэ 7 хоногийн эхний өдөр болсон үйл явдлын талаар бид ярилцсанаа. Өнөөдрийн манай ярианы сэдэв бол сайд нар ачсан намжсан газраас гарсантай холбогдуулан сайд нарыг нөхөж томилох ажиллагаа улсын хурал дээр явагдах гэж байгаа. Тэр талаар ярилцсан. Тэгээ өнөөдрийн асуулт бол сайд нарыг улсын хурлын гаднаас томилох ерөнхийлөгчийн элбэгдэржийн саналыг зөв эсвэл буруу гэдгээр үзэгчид манай тусгай дугаар руу мессеж явуулж болно. Зөв гэвэл нэгийг явуулна, буруу гэвэл хоёрыг явуулна. Түүнчлэн бид өнөөдөр бензиний үн, валютын ханш гэх мэт өнөөдрийн нэгэн бодлон байнгын орон дээр яригдсан халамжийн хуулийн тухай гэх мэт асуудлуудыг ярилцсанаа. Өнөөдөр манай нэвтрүүлэгт миний баруун гар талд улсын хурлын гишүүн Эрдэнэ, зүүн гар талд улсын хурлын гишүүн Гавыг нар оролцож байна. Ингээд өнөөдрийн ерөнхийлөгчийн сайдд нэр дэвшигчдийг хүлээж авсан үйл явдлаас яриагаа эхлэе. За тийм телевиз үзэгчдийн орон амрыг ирья. Тэгээ өнөөдөр энэ ардс нам хамтран засгийн газраас гарч байгаатай холбогдоод тэгээд тэр сайд нар ажиллаа өгөх энэ шийдвэр гарч байгаатай холбоотой нийгэмд улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн давхцаж байх уу? Эсвэл гаднаас байсан дээр үү гэдэг ийм анхаарал татсан асуудал эд яригдж байна л да. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгч бол ер нь ихэнх нь гаднаас байх нь зүйтэй юм аа. Тусмаа тэр ардс намын 6 засгийн газрын гишүүний орондоо авчигдах 6 сайд нь бол гаднаас байх нь зүйтэй юм гэсэн байр суурийг өмнө илэрхийлсэн байсан, сая ч илэрхийлчихлээ л да. Тэгээд ер нь бол одоо энэ улсын хурал дээр үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл явж байгаа. Тэгээд энэ дээр бол улсын хурлын 50 гаруй гишүүн гаруй хэсэг зурцсан. Энэ 76 гишүүнтэй. Энэ бол Монгол улс хүн ам зүйтэй учраас ийм байдаг. Тэгээд гишүүдийн тоон цөөхөн. Тэгээд гишүүдээс нь засгийн газрын одоо 10-аас 20 гишүүн гэж хамлагдчихоор засгийн газар нь улсын хурлынхаа дээр гарчдаг. За тэгэхээр эндээс ямар асуудал үүсдэг вэ гэхээр хуулийг хэрэгжүүлэх ёстой. Засгийн газар нь хуулиа хэрэгжүүлдэггүй, хэрэгжилтэнд нь хяналт тавихаар улсын хурал нь тавих үүрэгтэй улсын хурал нь засгийн газраа шахаж шаардаж улс төрийн хариуцлага тогтоож чаддгүй юм асуудал байгаад байгаа л та. Тийм учраас улсын хурлын өнөөгийн 76 гишүүний ихэнх нь энэ улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн давхцах нь онцгүй юм аа гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгээд хянуулах ёстой нэг хүн болчиход байна. Тийм. Тэгээд яг нөгөө талаас засгийн газрын гишүүний адил гэдэг бол бас их ажил байдаг. Улсын хурлын гишүүн ч гэсэн цаг нараа бүрэн тайлах юм бол бас их ажил байдаг. Зөвхөн хууль батлах биш, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих гэдэг маш чухал байна л да. Монголд ч н одоо хамгийн тааруухан үзүүлэлтэхээр хууль гардаг, тэр нь хэрэгждэг гэсэн ийм асуудал байдаг. Төр төмбөр, ёс бямбур гэдэг энэ асуудал бас алдагдаад байдаг. Тийм учраас энэ засгийн газрын гишүүний за 30%-аас илүүгүй яг засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн байж болох хаал та. Ерөнхий чиглэлгийн яам гэж ярьдаг. Тэр нь бол Монгол улсын тухайд бол сангийн яам, гадаад хэргийн яам, хууль зүйн дотоод хэргийн яам нэмшгүй байгаа. Тэгэхээр энээс бусд нь бол тэгээ ерөнхий сайд, энээс бусд нь бол улсын хурлынхаа гаднаас байх нь зүйтэй юм а гэсэн юм байр суурь байдаг. Тэгээд энийг энэ нийгмийн байр суурь, энэ зон олонны дэмжлэг хэл авч байгаа. Тэр нь улсын хурал дараа ч гэсэн энийг бол энэ зарчмаа бол дэмждэг. Тийм учраас энэ засгийн газрын гишүүдийг сайн хийдэг яамдаас бусад засгийн газрын гишүүдийг гаднаас томилох нь зүйтэй гэж ерөнхийлөгчийн байр суурийг бол дэмжиж байна л да. За нөгөө талаас өнөөдрийн улс төр нийгмийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой ингээд хэлэхдээ бол за 8 оноос өнөө хүртэл хамтарсан засгийн газар явж ирлээ.
Ер нь тэгээд улсын их хурлаас хийх ажлуудыг бол бүгдийг хийцэн. 12 оны төсвийн тухай хууль батлагдсан. Төөхөнд байхгүй 2.5 их найдын одоо хөрөнгө оруулалт энэ ажил шийдэх ингээд олон асуудлууд байгаа. Тэгээд хамгийн гол нь бол улсын их хурл дээр чинээр хууль баталгаасаа илүү хуулийн хэрэгжилтэнд танилтав. Тэгээд гаднаас хүмүүс байх юм бол улсын их хурлын гишүүнтэй давхцахгүй гэдэг утгаараа бол суулийн хэрэгжилт сайн байх юм талтай байгаа л да. Тийм учраас ерөнхийлөгчийн байр суурийг бол дэмжиж байгаа. Цаашдаа ингэж бол зөв зүйтэй болов уу гэж ингэж бодож байгаа. Дараагийн нэг хүчин зүйл нь бол ер нь бас улсын их хурл руу, улс төрлөө, улс төрийн нам руу их хошуурдаг үзүүлэлт нь бол энэ улсын их хурлын 76 гишүүнээс нь тэр чигээрээ засгийн газрын 10-аас 20 гишүүд томилогтой холбоотой үзүүлэлт бас байна уу гэж би дотроо бодож явдаг л да. Тийм учраас Монгол улсын ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаамаа л гэж ингэж хэлэх байна. Тийм. Нэг шүү. Юуны өмнө тэм телевизийнхаа үзэгчдийн нэрээр амгалан гэрээ. Тэгээд сая одоо гайгшны ярьсантай бол үндсэндээ санал нэг байна. Тэгээд ер нь л парламентын засаглалын мөн чанар юунд байгаа юм гэхээр олон шиг засаглаад зөнгөн шиг хяналтаа тавиад зөрөгчнийхээ үргийг биелүүлээд явдаг л ийм л тогтолцоо шүү дээ. Тэгээд өнөөдөр харамсалтай нь өнгөрсөн 3 жил 4 сарын хугацаанд энэ тогтолцоо алдагдаад олон хугацаанд байхгүй хамтарсан нэрийн дор одоо хууль дарааны засгийн газар өнөөдөр хүртэл ажиллаж ирлээ л дээ. Тэгээ би энд зөвөр өнөөдөр энэ бүх хийсэн бүтээснийг харлуулах гэж байгаа юм биш. Ер нь зөвөр өнгөрсөн 3 жил 4 сарын хугацаанд хамтарсан засгийн газар маань яг юу хийж бүтээвэ гэдгийг үр дүнгээр нь бид нар дүгнж үзэх хэрэгтэй юм аа. За тэр алдсан байна уу, онсон байна уу? За тухайн үед хамтраал ингээ өнгөрлөө одоо тэрийг яриад яах юм, дараагийн юм ярий гэдэг нэг юм Монгол цангаасаа бид нар татгалзмаар байгаа байхгүй. Нэгэнт хариуцлах хүлээгээд хамтарсан засгийн газар байгуулсан бол энэ хамтарсан засгийн газрын ажилласан хугацааны ажлын үр дүнг бол дүгнэх хэрэгтэй юм аа. Тэгээ энэ өдөр энэ дүгнэх ажлын хэсгийг бол Арчсан намын засгийн зөвлөлт хорооноос томилоод ажлын хэсгийн ахлагчаар энэ коллекшн томилсон шүү дээ. Одоо удахгүй би бол энэ би өөрөө бас энэ ажлын хэсэгт байгаа. Одоо удахгүй энэ одоо хамтарсан засгийн газрын одоо мөрийн хөтөлбөр тийм ээ хэрэгжилтэнд одоо бид нар дүгнэлт өгнө тийм ээ. Тэгээ энэ дүгнэлтийн ард дахиад асуудал босч ирнэ. Би юу гэж харж байгаа гэхээр яах гэж гэрээ байгуулт. Тэгээд хамтарсан газрыг байгуулахын тулд 2 нам гэрээ байгуулсан шүү дээ. Тэгээ яах гэж мөрийн хөтөлбөрийг батлуулдیں۔ Тэр мөрийн хөтөлбөрийн ард тодорхой хариуцлага үүрэг хүлээх гэж тийм ээ. Мөрийн хөтөлбөр гэрээг хийж батлуулдаг шүү дээ. Тэгвэл өнөөдөр энэ гэрээ энэ мөрийн хөтөлбөрийн биелэлтийг дүгнээд тэгээ хэрвээ хангалтгүй гэсэн дүгнэлт гарах юм бол энэ гэрээ одоо мөрийн хөтөлбөрийг боловсруулж батлуулж энэнийг одоо чаднаа энийг хэрэгжүүлнэ гэд энэ үүрэг хариуцлагыг хүлээсэн улсууд хариуцлага хүлээх ёстой. Монголын ард түмний өмнө бас аль нэг улс төрийн хүчний өмнө биш Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой гэж ойлгож байна. Тэгээ магадгүй л дээ зөвхөн томоохон хийсэн ажлуудын хүрээнд одоо оюутлогоон гэрээ 5-7 гэрээ мэрэ гэж ярих л байх л да. Тэгээ би үнэхээр өнөөдөр одоо байнга л ярьж байгаа. Миний бас 3 жил гарan их хурлд сууж байхдаа байнга ярьж ирсэн нэг сэдв бол энэ уулуурхаа. Үнэхээр өнөөдөр оюутлогоон гэрээ бол өөрийн гэрээ болцсон тийм ээ. 5-7 гэрээ бол үндсэндээ гацаанд орчлоо. Тодорхой улс төр одоо бизнесийн олигарх бүлэглүүдийн хашхийн үүднээс энэ 5-7-г зогсоочлоо шүү дээ. Одоо ухаан удгийн үнд цэнийг өсгөхийн тулд 5-7-г зогсооцсон. Тэгээд энэ мэтлэн энэнд өнөөдөр энэ хамтарсан засгийн газар ямар одоо байдлаар энд дүгнэлт хийж ажиллаж ирвэ. Үнэхээр энэ 5-7-г яагаад эргэлтэнд оруулж чадсангүй вэ тийм ээ. Тэгээ ингээ яриад байвал энэ одоо хамтарсан засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажилд үнэлт. Би бол өнөөдөр бодит үрдүүл шаардаад яриад байгаа. Жишээ нь одоо 2011 онд эдийн засгийн өсөлт 20% байлаа л гэж байна. Энэ 20%-ийн нэмэгдэл эдийн засгийн өсөлт эргэн одоо Дорж Дулмаа Батын карманд орж байгаа орлогот нөлөөлж чадсан уу? Би бол чадаагүй л гэж хэлнэ шууд. Харин ч эсэргээрээ бодит орлого буурчлаа шүү дээ. Сая одоо инфляцаар дамжуулаад энэ валют шатхууны үн өссөн. Энтэй холбоотойгоор бол үндсэндээ өнөөдөр одоо 600-аас нь талах 1000 хүрчлээ тийм ээ. Гэх мэт ингээд одоо энэ хүнсний бараа сүлжээ дэлгүүрүүдийн хүнсний үн замбрааг өсөж шүү дээ. Ямар ч хяналт байхгүй. Тэгээ энэ дээр Монгол төр гэж байна уу, засгийн газар гэж байна уу тийм.
Тэгэд яг энэ одоо ялангуяа энэ өнөөдөр энэ засгийн газрын урагшгүй ажиллагаанаас болоод бол нийгмийн ард түмний амьдрал улам бүр дордчихлоо. Энэ үзүүлэлтийн одоо асуудлыг хариуцлага хэм үлээх вэ гэдэг асуудал. Тэгэхээр би өнөөдөр энэ шинээр томилогдох гэж орж ирж байгаа засгийн газрын гишүүд бол үндсэндээ нийгмийн одоо итгэлийг даах тийм одоо сонгогчд энэ одоо ард түмний итгэлийг даах чадвартай ноён нуруудаас байх болов уу гэж бас харж ирсэн л да. Тэгээ харамсалтай нь өнөөдөр ийм юм орж ирсэнгүй. Одоо санал болгож байгаа сайдрыг харахад бол үнэхээр миний хувьд би бас эргэн үнийхээ хувьд харахад бол мэдээл хүрэхгүй л байна л да. Тэгээд нөгөө л шахааны нөгөө л одоо янз бүрийн одоо улс төрийн одоо бүлэглүүдийн тийм ээ одоо шахалтаар орж ирж байгаа ийм л одоо тодорхой дуулууртай хөдлөх ийм л хүүхэлдэйнүүд харагдаад байна л да. Тэгээ өнөөдөр би Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо саналыг бол би 100% дэмжиж байгаа. Үнэхээр өнөөдөр засаглалын хуваарлалт бол аль эрт алдагдсан. Улсын хурлын нэгдсэн чуулган дээр хууль зүйн дотоод хэргийн сайд нямдарч дээр маргасалдаа нямдарч таарын энэ одоо заваа ярнаас олж Монгол засаглалын одоо хуваарлалт алдагдаж байна гэдэг үндсэндээ бол ерөнхийлөгчийн шүүмжлэх гэдэл оролцсон л доо. Тэгээ би тэнд ямар хариулсан гэхээр үгүй энэ засаглалын хуваарлтыг 2000 онд тийм ээ таар өөрсдөө байхгүй болгосон. Тийм үстэй одоо үндсэн хуулийг дордуулсан 7 өөрчлөлт оруулаад үндсэндээ Монголд бол энэ засаглалын хуваарлтыг бол хуулиар нь алаацсан шүү дээ. Тэгээ тэрнээс хойш бол Монголд бол засаглалын хуваарлт бол дандаа доголдолтой явж ирсэн. Энэний бүр сонгодог жишээ бол одоо сая намдарсан засгийн газрын 3 жилийн гарангийн хугацаанд явсан үйл ажиллагаа. Тэгээд өнөөдөр ингэж алдаа хийчээ дахиад өнөөдөр мөн л тэр алдаагаа одоо давтаж одоо хийх гээл ингээл бэлдээл байж шүү дээ. Жишээ нь одоо мөн л их хурлаас дахиад одоо томилгоо хийгээл ингэ сууж байгаа. Тэгээ би зөв өнөөдөр энд бол харамсалтай байна. Тэгээ яг ямар ч байсан Монгол Ардын намд ангаараа засгийн газраа одоо мөрдүүлээд хариуцлага үлээгээд явна. За бид бол мэдээж сөрөгчнийхээ үргийг биелүүлээд хяналтаа тавиад явах нь ойлгомжтой. Тэгээ өнөөдрийн одоо энэ Монгол Улсын ерөнхийлөгч Илвэг Доржийн саналыг хэрвээ өнөөдрийн ерөнхийсэд хүлээж авсан бол уг нь өөрийнх нь ажилд бол их л том өөрчлөлт орох байсан. Тэгээ одоо их хурлын гишүүн кабинетд нь орчоод Батболдын үгэн тэр болгон бас орол байдгүй л байхгүй тий. Тий? Адилхан их хурлын гишүүн одоо тэр эрх мэдэл тийм ээ. Засаглалын одоо тэр гүйцэтгэж байгаа үүрэг бол шал өөр шүү дээ их хурлын гишүүн бол. А хэрвээ гаднаас орж ирсэн бол илүү одоо Батболдтой нэг кабинет болох тийм ээ. Нэг одоо удирдлагын дор зангидах юм магадлал бол өндөр байсан. Харамсалтай ингэж чадсангүй л дээ. Тэгэхээр мөн л одоо энэ засгийн газар бол би бүтээлч хийж бүтээхийн төлөө ажиллах засгийн газар гэж би харахгүй байна. Энэ бол энэ одоо оны түрүүн ярьсан тэр 2.5 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалтыг идэх баг л орж ирж байгаа. Тэ энийг идэж устгах. Энийг сонгуул зориулж одоо зарцуулах гэсэн ийм улс төр бизнесийн зорилготой бүлэглүүдийн шахааны хүмүүс орж ирж байгаа ч харж байна. Тэгээд энэ дээр бол улсын их хурл бас нэлээд анхааралтай хандах хэрэгтэй. Хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэгээд Монгол төмнийхээ сайн сайхны төлөөс улсын их хурл энэ удаад үнэхээр үүрэг хариуцлага хүлээж чадах уугүй юу гэдэг л одоо харуулах цаг тулж ирж байна л гэж бодож байна. Тэгээ уулзалтан дээр ерөнхийлөгчийн уулзалтан дээр чөлөөлөгдөж байгаа 6 оронд нь болох гэж байгаа 6 аль аль ирсэн л дээ. Тэгээ чөлөөлөгдөх байгаа 6 сайдыг та нар тайлангаа тавиа. Их хурл та нар чинь ийм тийм ажил хийнгээд үүрэг аваад сайд болсон. Одоо чөлөөлөгдөх болж байна. Тайлангаа тавиад хууль намынхаа дагуу чөлөөлөгдөд ороод ирэх гэсэн байна. Хүн ажиллаа хийж яхад чөлөөлөгдөг байхад орных нь үнийг томилох тухай асуудлыг зөвшөөрөх болцоогүй. Одоо ямар ч хүнийг ажилд авахын тулд нөгөө ажлын байр нь онгорхой байх ёстой шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд 2007 онд Одон Чимд гэдэг улсын их хурлын гишүүнийг чөлөөснийхаа дараа Дэмбэрлэгээд одоогийн их хурлын даргаыг томилж ирсэн байна. Тэгээ урд нь ийм жишг байсаар байтал бушуухан сайд болох гээд дахиад орж ирсэн чи буруу байна. Наад хууль номоо уншаа. Одоо хар ухаанаар бодоход ажлын байран дээр хүн авах гэж байгаа бол
нөгөөх нь одоо хөнгүү байх хэрэгтэй шүү дээ. Одоо чөлөөтэй тийм инженерийн оронтон дээр хүн авна гэвэл тэр оронтон чөлөөтэй байх хэрэгтэй л да. Гэтэл тэгээгүй яруу санд руу ороод ирсэн учраас болохгүй байна. Тэгэл нам нь чөлөөлөгдөх шийдвэр гарангуут л сайдын чөлөөлөгдсөн тооцоо явууч болохгүй. Энд чинь улсын хурлаар сайд нарын чинь улсын хурл өөрөө томилж чөлөөлдөг бүр эрэхтэй. Арчилсан намын үзээгийн хурл болж болно. Тэр бол чөлөөлөгдмөр байна гэдэг намын шийдвэр болохоос тэр үнийг сайдыг ажлаас нь чөлөөлсөн тогтвол биш шүү дээ. Тэр ийм одоо ойр зур юмаа мэдэхгүй улсууд бол төрийн ажил цаад болж юм л да. Тэгээ их хурлаар энэ чөлөөлөгдөж байгаа 6-гийн тайланг авч хэлцээ. Тэгээ чөлөөлөх хэсгээ шийдээ. Чөлөөлөөч үгүй ч үү. Тэгээ тэрний дараа одоо юм чи өөрөө үргэлжлээд явна л да. Манай сайд нар бол намын шийдвэр гарцсан учраас чөлөөлөгдөөл явах. Гэхдээ хажууд нь хууль гэж нэг юм биш үү? Дагаж мөрдөх ёстой. Тэгээ тэрийгэ баримтлаагүй байна л гэсэн л дээ. Тэгээ дараагийн асуулт бол энэ сайд нарын чанар бол одоо жил ирэх тусам муудаад байна л да. Насаар нь хэлж байгаа юм биш. Үнэхээр одоо олон түмд өөрийгөө харуулсан сайн хүмүүс орж ирвэл дэмжиж явж байна. Тий. Хоёрдугаарт энэ улсын хурлын гаднаас авах уу дотроос авах уу гэдэг бол жирийн иргэн хүнд бол нэг сонир биш байж болно л да. Хинч сайд байсан яах вэ гэж. 2000 оны 12 сард хийсэн нэмэлтээс хойш улсын хурлын гишүүн бол сайд байж болдог болсон шүү дээ. Гэтэл болно гэдэг үгийг бүр 100% ашиглаад 100% 76хан гишүүнтэй улсын хурлын 15 сайд болчихоор болохоо очиж байгаа. Гадаад улсад бол гишүүн сайд байж болдог юм байна. Гэхдээ 400-500 гишүүнтэй Японы парламентын 10 сайд 20 сайд бол байхад бол нөлөөлөхгүй байна л да. Манай 76-гийн 15 сайд болчихоор нөгөө ажлаа хянуулах ёстой сайд, ажлыг хянах ёстой улсын хурл хоёр холилдчихороо бие биенийхээ ажлыг хянах тухай бол одоо ингээд утгаа алдчихсан юм л да. Тийм учраас ерөнхийлөгч бол хянуулдаг хоёр нэг хүн байж болохгүй. Чи шинэ сайдынхаа нэрийг оруулж ирэхдээ наад хоёр хүний одоо өөр байхаар бодож оруулж ирээрээ. Гэтэл урдаас нь бас ингэсэн байгаа. Урд нь бас тэгэл болоод байстэй гэсэн. Аливаа удирдагч муу ажлыг үргэлжлүүлдэг биш, түүнийг зогсоодог, өөрчилдөг байх ёстой. Одоо 70-80 жил болсон хувьсгалт нам ардын намынхан бол энэ хэмжээний одоо мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Олон түмнаад их хурл засгийн ажил чи холилж болохгүй байна. Бид нар энэ бензиний үнээс болж хохироод байна. Валютын аншаас болж хохироод байна гэхэд ахаал нөгөө их хурлын гишүүдэд сайдуулах гол ингээд зүтгүүлээд байх нь бол онцгүй хэрэг байгаа юм л да. Тэгээд энэ сайд нарын талаар яагаад энэ их хурл засаг хоёр тустай байх ёстой юм. Хамгийн ойрхон жишээ бол өрсөлдөөний тухай хууль л да. 5 дахь өдрийн өмнө явсан өөрийн чинь санаачилж батлуулсан хууль байгаа шүү дээ. Тэгээд энэ хяналт гэж яах ёстой юм. Хэрвээ хяналт сайн байсан бол бензин үн нэмэгдэхгүй байж болохоор байдаг шүү дээ. Тий. Энэ гүйцэх засаглалын тэргүүн ерөнхий сайд гэж хүн бодох ёстой юм байгаа маа нэгдүгээрт. Тэр улсын хурлаас гарсан хууль тогтоолыг улсын хурлын өмнө бүрэн хариуцна гэсэн. Үндсэн хуулийн заалт. Энэ бол маш энгийн юм шүү дээ. Тэгэл одоо сая оруулж ирэхдээ өмнөх сайдраа тайлан сонсоогүй тэр огцруулах шийдвэрийг гаргаагүй байж ижил дараагийнхаа оруулж ирж байгаа жишээтэй. За улсын хурлын жишээлбэл оюутлогын одоо оюутлогыг бол ламбард нь тавьсан байгаа. Тэгээд ламбарч нь хүүхтэй байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр 6.5-аас 12 ч юм 13% хүүхтэй. Тийм учраас ламбард нь гэж яриад байгаа юм л та. Тэгээд улсын хурлаас энэ 57 дугаар тогтоолын дагуу байгуулаарай гэхээр байгуулаагүй. Тэгээд шаардлага тавихаар гадны хөрөнгө оруулагчтай нөгөө ламбардны эзэнтэй улсын хурлын 50 нийлээд улсын хурлын 57 дугаар тогтоолыг
бүрэн хэрэгжүүлсэнийг зарлаа гэж дэлхийд даяар цацж байгаа шүү дээ. Хяналт тавьдаг их хурлаас нэрвхий гишүүд хэрэгжээгүй байна. Шаардлага тавиад энэ 57 дугаар тогтоолч хэрэгжихгүй байна. Энэ оюутлогооч нь одоо ламбардан тавигдчихлаа. Бусдын болчих гээд байна. Энийг одоо гүйс засаглалын тэргүүн та одоо энийг хурдан засаач. Та залруулаач гэдэг ингээд үндсэн хууль заасан ийм үүрэгтэй хүн гэдэг хаа тий. Та ганц байна шүү. Тий одоо үндсэн хуулиар хүлээс үүрэгч нь энэ үүргийнхээ дагуу энэ үүргээ биелүүлээч гэж шаардахаар гүйччихэд нөгөө ламбард эзэмтэй нийлээд би наадхай чи айл эрт биелүүлцээ гэдэг мэдээллийг зогсож байгаа гэдэг бол энэ бол зүйл нийцэхгүй асуудал байна. Энэ бол зөв шууд бусад улс орнд хэрвээ ийм үйлдэл гарсан бол шууд огцор тийм өөр ямар ч асуудал байхгүй. Нөгөө байнга ажилдаг удирдах зөвлөн дуугаа байгаа. Тэгэхээр энд өнөөдөр ямар юм харагдаад байна гэхээр нөгөө л хамтарсан нэрийн дор хяналтгүй болсон төрийн л балаг энд явж байгаа. Хэрвээ тэр үед манай нам сургагчин байгаад өнөөдрийн одоо энэ ерөнхий сайд хэрвээ тийм мэдээлэл хийсэн бол асуудал нэлээд ээгүүгээр яригдах байсан тийм ээ. Тийм асуудал. Тэгээ яг үнэндээ бол манай намын одоо гол хүмүүс тэгэл амын дараа мармаа нөрөө хамтарсан газарт орцсон байсан. Тийм амаа өдөлцсөн. Тэгээ одоо бас нэг кабинетийн хүмүүс биенийгээ шүмжлээд янз бүрийн яриад хэцүү байдаг байна. Энээс болоод энэ нөхөр бол нэг бол нөгөө хяналтгүй төр гэдэг бид нар бол одоо энэ нэвтрүүлэг хийгээ жил гарan болж байна те бид нар мөн ч их ярьсан да. Мөн ч их ярьсан да одоо 7 хоног болгонд энэ Монголын шинжилгээний нэвтрүүлгээр оюут толгой, 5 толгой, төрийн одоо их мэдлийн хуваарлтын асуудал те бүх юмыг бид ярьсан. Дараа нь нөгөө 5 асуудал орол те хяналтгүй төр гэдэг дээр юу улсын хурл нэг хууль баталдаг хуулийн хэрэгжилтөнд танил тавих гэдэг нь маш чухал юм аа. Төрүүлээд гаргасан юмныхаа хяналтыг тавих гэдэг нь маш чухал юм аа. Улсын хурл дахь цөөнхийн үүрэг бол тэр баялаг хуваарлж байгаа эрх баригчид хуулийг зөв хэрэгжүүлж гин үү, иргэдийг хохирож гин үү гэдэг хяналтыг тавих хэрэгтэй тийм ээ. Гэтэл тэрний эсрэг засгийн газар амтарсан засгийн газар байгуулагдсан үнэлт. Тэгээ өнгөрсөн 7 оны 1-р өдөр жишээлбэл 7 хоногийн 1-р өдөр нөгөө 5 толгой биш үү? Тэрний ухаан худаг гээд яг өрн болсон хэсэг нь бол аль хэдийн дастж аваад хөрөнгө босгоод урдаа ашиглаад ингээд явж байгаа. Тэгээд энэ ухаан худагтай холбоотой нийгэмд бол асар их олон үйл ойлгох асуудал байна шүү дээ. Тэгээд Арс намын бүлэг дээр ярихаар одоо л нэг юм эрүүлэр хандаж олон хороо дэмжлээ шүү дээ. Юу гэж яах нэхээр үнэхээр наад ухаан худгийг чинь одоо хуульж өрчөөд авцсан бол наадахтар одоо ажлын хэсэг байгуулъя гэж ингээд санал гараад дэмжиж явах жишээ тийм. Тэгээд нөгөө ухаан худгийнх нь эзэн компаниас нь нөгөө хамтарсан засгийн газрын 7-8 гишүүн байр авсан. Яхараач ингээд одоо ганцхан компаниас байр авах хэрэгтэй. Зарим түрээсээр авсан, зарим гэр бүлийнхаа нэр дээр зээлээр авсан гэд ингэж ярьж байгаа байхгүй. Энэ соёлтой оронд хууль хэрэгждэг оронд бол ийм юм ярьсан тохиол шууд огцордог шүү дээ. Тэгээд нөгөө шудраг ёсны төлөө энэ хууль дээдлэх ёсны төлөө одоо явж ирсэн нөгөө Арс нам ягаад дуугаа болч байгаа гэдэг дээр л иргэд хараа сууж байгаа юм л. Тэгээд одоо жишээлбэл 2004 оноос 6 онд хамтарсан. 8-аас 12 онд хамтарсан. Тэгээ хамтарч чад дахиад одоо цөөнхийн байр сорин дээр яг хамтарсан засгийн газар Арс намыг төлөөлөд 3-4 жил болсон хүмүүс нь дахиад хянал гэдэг ингээд байгаа байхгүй. Уг нь бол зүгээр соёлтой оронд бол хамтарсан засгийн газар огцорсон тохиолдолд бол тэр одоо намын дарагч юм уу тэр улсууд нь бол ажиллаа өгөөл явчихдаг ийм л одоо энгийн байд юм байна шүү дээ. Энгийн ойлгомжтой ийм л асуудал байгаа. Ээлжил сонгуул явдаг. Ээлжил сонгуул явдаг. Өгөөж явчих тохиолдолч байгаа. Зарим оронд бол ерөөсөө гарахаараа шууд өгчдөг ч орнууд байгаа л. Тэгээд өшөө нэг асуудал нь яг Японы тухайд чинь 700 гаруй парламентын гишүүдтэй 2 танктай. Тэгээд нийгэмд нэг нийтлэг одоо тогтсон жайг нь бол 50 хүртэлх хувийн парламентаасаа нөгөөх нь 50 буюу түүнээс илүү хувь нь бол гаднаасаа гэж ингээл явдаг ийм юм байгаа юм л. Гэтэл одоо манайхан бол ерөөсөө 2 нам хоёулаа засгийн газрын танхимын 3-1-ийг дотроосоо 3-2-ын гаднаасаа авъя гэдэг үндсэндээ тохирчоод байхад тийм хуулийн дэс санагдсан байгаа шүү дээ. Одоо энүүгээр яах юм бол нөгөө 3-1-ээс хэтэрч гээд байна тийм. За тэгээд ерөнхийдөө улсын хурл цөөнх байхгүй болохоор хяналтгүй төрийн
гэдэг асуудал энэ нэлээд их асуудал авчирна. Би зүгээр амьдрал дээр ингэж яхад энэ 4 жилийн хугацаанд нөгөө ядуурлан 40-50% болцсон, авирлын индекс нь ухардсан ийм байдалтай байна. За тэгээд яг бодит жишээ нь болж байгаа байхгүй. Сая Монгол банк валютын ханшийг чанга байлгасан. Эдийн засгийн банкны орноос өөрөөр ч ахлуулсан Эрдэнэ гишүүн бусад гишүүд орсон валютын ханш яагаад өсөв? Бензиний үн яагаад өсөв гэдэг ажлын хэсэг ажиллаж байгаа шүү дээ. Тий. Зөвхөн арчилсан намын одоо эдийн засгийн банкны орноос нэг 7 гишүүд ороод нам харгалзахгүйгээр ерөөс яагаад ийм огцом гинт болоод байна уу? Арчилсан намыг засгийн газраас гарахтаа далимдуулан одоо үнэ өгсөж хувилцсан бол тогтоогдсон байгаа шүү. Тэгээ 10 тэрбум төгрөгөөр торгуулж байгаа. Одоо бензиний компани тэр 10 тэрбум төгрөгийн өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр 5 дахь өдрийн өрсөлдөөний хуулийн сонсгол дээр хэлсэн л дээ. Тэгээд тэр нь бас эцэслэн гараагүй байна. Тэгээд эцэст нэг юм болчиход байгаа. Энэ өрсөлдөөний хууль чинь 2010 оны 6 сарын 10-нд батлагдсан хууль да. Тэгээд батлагдсанаас хойш яг өнөөдөр ингээд оруулахад 1.7 жил болж байгаа. Тэгээд тэн дээр бос орны жишгийг л авсан юм. Ер нь бол энэ зах зээлийн нийгэмд аливаа асуудлыг шийдэх тэр харилцаанд оролцож байгаа бүх хүмүүсийн төлөөлөл байж байгаад шийдэх юм бол хамгийн зөв шийдвэрийг гаргадаг. Тэгээд өмнө тэр шудраг ус өрсөлдөөний газар гээд байсан засгийн газрын харьяа ерөөсөө нэг аагадлаг. Тэгээд нэг сайд утастай л баг одоо тэгин гэдэг эсвэл улс төрөөр дамжигдсан за энэ гол нэрийн бүтээгдэхүүн нээвч гэдэг юм уу, гурилж гэдэг юм уу энд ингээд нөлөөх компани ард улс төрчд байдаг. Тэгээ ил тод юм байдгүй нэмээд дэлгэдэг, асгатаал байдаг. Эсвэл ченж рүү буруу хийчдэг. Ийм байсан. Тэгээд судалж байгаад Азийн өрсөлдөөний байгууллагатай бүр хамтарч ажиллаж байгаад өөрөө ч саналсан. Тийм, миний саналтсан хууль. Тэгээ улсын хурлаар өгөх нь бол улсын хурлын харьяа хороо байлгая гэж орж ирээд. Тэгтэл нөгөө зас 2 удаа ярилцсан штэ гişүүд мэдж байгаа. Тэгээд тэгж байгаад за дундын бүтцээ дээдлэлт нь ямар ч байсан хамтын удирдлагын бүтцээ. Тэр нь 8 хүн байна. 5 засгийн газрыг төлөөлсөн. 3 нь бол үйлдвэрчний эвэл хэрэглэгчийн эрх хамгаалах нийгэмлэг Монгол үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас баяа гэд. За тэгээд энэ дээр үнэхээр тэр 109-ны монопол гэх юм бол төрийн өмчт нөгөө захиргаан ус нийлдэг компаниуд давмгай байлтай аж ахуйн нэгж гэх юм бол энэ гол нэрийн бараа нийлүүлдэг том компаниуд байдаг. Энийг тодорхойлж өгөөд тэгээд үгсэн хуульдж гэнэ үү, зохиомлоор үнэ нэмж гэнэ үү гэдгийг эднүү шийднэ гээд. За нөгөө талаас ерөөсөө энэ үндсэн хөлөнц заасан байгаа зах зээлийн эдийн засаг, төрийн зохицуулалттай эдийн засаг байна. Монгол улсад гол нэрийн бараа гэдэг нөөцийн барааны тухай хууль. Хэдхэн юм бэ? Тэр 30хан төрөл. Тэр дотор гарын 10 тий гарын 10 нуруунд гэдэг. Тэрний эрэлт нийлүүлэлтийн зохистой байдлыг хангах асуудлыг засгийн газар хувийн гишүүлийн компанитайгаа хамтарч хариуцнаа. Тэрийг мөнгөөр дэмжиж болно. Нөгөө тусгай жившөөрдөр гэдэг бол олон аж ахуй нэгжүүдийг нэмэгдүүлж болно гэдэг. За ийм хууль баталсан. Тэгэхдээ энэ хуулийн заалт нь хэрэгжээ. Яг хоо ингээд энэ л да сая нэвтрүүлгэнд орно бензиний үнийн талаар ярина гэсэн чинь засаг яаж бензиний үн нөлөөлдөг юм бэ? Чадах юм уу гэж асуугаад байна. Тэгэхээр тэрний хариулт бол өрсөлдөөний хууль байгаа шүү дээ. Өрсөлдөөний хууль байна. Тэрнээс биш одоо бензиний үн 1000 төгрөг байна гэж засгийн газрын тогтоол гараад товчин энэ оноос өмнөх тэгж яваа болсон шүү дээ. Ерөөсөө боломжгүй байна. Гол механизм бол өрсөлдөөний хууль. Тэгэхээр эрэлтийг нэмэгдүүлэх компаниудын тоог олшруулах, хоорондоо өрсөлдөх хэрэгтэй. Ерөөсөө л ийм л асуудал. Эрэлт нийлүүлэлтийн зохистой асуудал гэдэг нь Монгол улс зүгээр одоо хэлбэрхнаар хэлье. 1000 литр одоо нефт за юу гэдэг бензин хэрэгтэй бол яг сая литрийг хэрэглэж байгаа. За сая литр гэдэг. Тэгвэл сая 100 мянган литрийг л нийлүүлэлт. Тийм боломжийг л бүрдүүлж чалтаа л гэдэг асуудал шүү дээ. Хоёрдугаар цөөхөн хэдэн нийлүүлэгчид өгсөн хуульдаад одоо яг саяын болсон шиг үйл явдал гарах юм бол хотоотл нь торгодог болсон шүү дээ. Хоочин бол нэг 5-10 мянган торгодог. Энд нэг зүйл байна. 250 мянган төгрөгөөр торгодог байсан. Цөөхөн хэдэн монопол компани импортыг гартаатгачаад тэгээд одоо өшөө аж ахуй нэгжүүд орох гэхээр оруулдаггүй. Гадна дотн бүх сүлжээгээ ийдсэн тийм ээ. Тэгээ нөгөөдөл ороод ч өрсөлдөх чадваргүй байдаг. Тэгэл цуглаж байгаа нэг өдөр яриад бензинээ 300 төгрөгөөр нэмнэ гэж. Одоо үнээрээ нэмдэг. Одоо тэгээ бүр биднийхин яахын гэсэн байдалтай. Саяын нэмэлт стратегийн
гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр бол үүндээ тоглож байгаа юм. Тэгэхээр энд бол зөвхөн олон арга бий л дээ улс орнууд. Жишээ нь одоо импортыг хэрвээ яг ийм төвшөнд хүрээд байгаа бол өрсөлдөх тэр орчин нөхцөлийг бий болтол тэгвэл төр өөртөө импортын бодлогыг авалт, эрхийг авалт. Энэ дээр янз янзын байдлаар. Тэгээд дотроо жишээ нь одоо импортын эрхийг төр өөрөө аваад гаднаас орж иж байгаа импортын одоо нефт бүтээгдэхүүнийг зөвхөн нэг л югаар авдаг, каналаар авдаг. Оруулж ирээд дотоодын компаниудаа яг одоо тийм ижил нөхцлөөр олгодог. Тэгээд жижиглэн худалдааг. Жижиглэн худалдааг нь манай дотоод өөрийн компаниуд хийдэг. Ийм хөлбөрөөр хийж болно. Энэ бол бас болохгүй хөлбөр биш. Тэгээд би яагаад энийг онцолж яриад байгаа гэхээр өнөөдөр нөгөө одоо таварын хилээд байгаа тэр сая 100,000 тонн ч байдаг юм уу? Тэр төлш оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлэх гэхээр энэ монопол эдэн компаниуд хийлэхгүй шүү дээ. Гадна талдаа очиод одоо тэр Орос морсын том нефт одоо худалдаг нийлүүлдэг компаниудтай айл хижээ сүлжээ тогтоцсон. Нөгөөдөл нь өөр компани очихоор өгдөг тийм ээ. Зөвхөн энэ хэд өгдөг. Яг өрсөлдөөн одоо ч юм уу сүлжээгээ бий болгоцсон. Ирэх одоо энэ ирэх авдаг бүх байгууллагыг бацсан. Яг энэ дээр сая бас ийм л байдал байгаа ярьснаас хойш юу судалж үзлээ л дээ. Тэгээд хамгийн гол юм нь бол тэр одоо юу нефтгүй маш олон орн байна. Жишээлбэл Япон солонгос байна. Япон солонгос бол юу хийж яах вэ гэхээр ерөөсөө тухайн оронтой байгуулсан гэрээг нь урт хугацааны гэрээ болгож өгдөг юм байна. Ядахтаа нэг жилийн хугацаанд. Тэгээд энэ одоо нефт гэдэг юм уу, доллар ч гэдэг юм уу энэ юмны ханьс чинь дээшилдэг, доошилдог. Тэгээд жилийн дундаж гэрээ хийждэг юм байна. Тэр тоо хэмжээ тэр квотыг төр хинаад сууж байна. Тэрнээс тэр бөөний жижиглэнгийн худалдааны тэрд бол бас заавал оролцоод байх бас шаардлагагүй тийм харагдж байна л да. Тэдгээр орны чинь зах зээл нөхцөл шал өөрчлөлт. Тэгээ яг таны нэрдэг дээр яг энийг бол нэлээд маргаанаас гэдэг. Таны нэрдэг дээр бас нэг юм асуудал. Гэхдээ яагаад тэгээд одоо жишээлбэл бид нар чинь түүхий нефт олборлож байгаа улс шүү дээ. Яагаад 4 жилийн хугацаанд нефт босруулах үйлдвэр барьсангүй гэдэг асуудал шийдвэр бол барьсан шүү дээ. Тэгээ яг хичнээн барьяал тийм ээ одоо түүхийн нефт урагшаа гаргаж байгаа хинч тодорхойлж чадахгүй л байна. Яг тэр нэг тоо хэмжээний юм байна. Гэхдээ яг тэр нь одоо хэлж байгаа бид нар ойлгож байгаа болохоос манайхаас очиод яг хэмжээд шалгаад тогтоож нэг шалгаж яадаг хүн байдаг гэсэн энд зөвчөөд. Гэхдээ тэрийг боловсруулсан тохиолдолд өнөөдөр манайх нийт шатхууны хэрэглээнийхээ 30 орчим хувийг бол 40 орчим хувийг тэр бол энэ бол их том ямар ч байсан өөртөө юм хийдэг гэсэн тийм. Тэгэхээр тэр бол дээр бол ерөөсөө ганцхан нэг зохицуулт байна л да. Юу хийж яах вэ гэхээр ерөөсөө ашигт малуудын салбар дээр нефтэн дээр та манай орноос түүхий ашигт мал бол олборлж байх юм бол манай боловсруулах үйлдвэр баригдмагц. Заавал та зах зээлийн үнээр тэргийг нээлэлнэ шүү гэдэг. Оюутлын гэрээнд анх орсон шүү. Анх орсон. Тэгэхээр газрын тосныханд байхгүй байна. Газрын тосныханд байхгүй байна. Тэгээд жуулчих юмыг л за одоо юу гэдэг энэ найзынхаа компанид тэрнээс авч өгнө, энийхээ компанид авч өгнө. За энэ намынхтаа авч өгнө. Ингэн тэгнэ гээл нэг одоо залуу хүн байж тийм бодолцсон, настай бодолцсон хүн гэж ярьдаг шүү дээ. Тэр хүн шиг юм игээл 4 жил болж байгаа. Гол нь өрсөлдөөн. Тэгээд өөр нэг сони юм нь юу гэж нэхэр тэр өрсөлдөөний хуулийн дээр бол яаж нэхэр төр нь байна. Нефт импортлогч нь байна, үйлдвэрчний эвлэл нь байна, хэрэглээ эрх шамгаалах нь. Тэндээс бол компаниуд нь байна. Хин нэг хэлмэгдүүлсэн шийдвэр гарахгүй. Тэгээд дэлхийн нийт яг ингэж шийдвэрлсэн. Энэ шудраг өрсөлдөөний энэ газар том компаниуд руу орно гэхээс ухаалцдаг байхгүй. Одоо жишээл нөгөө Sony плазма телевиз шүү дээ. Тэрүүгээр ялаа гэхэд чинь нэг удаа сургуулахтаар 400 сая доллар оруулж байгаа. Тэр чинь нөгөө хууль ёсоор оролцсон орлогын нэгдүгээр торооч. Тэр дахиад орлуулалтын хойронд торгож байгаа. Тэгэхээр манай хууль бол анх удаа тийм болсон шүү дээ. Болсон тий. Хэрвээ энэ хуулийг засгийн газар хэрэгжүүлж ирсэн бол өгсөн хуульдах зоригтой компани олдохгүй. Өнөөдөр шиг 10 тэрмээр торгочоод би их хурл дээр асуусан л да. Наад 10 тэрв чи юу юм? Борлуулалтын хувь юм гэсэн үгүй. Юу хууль ёсоор олсон орлого юм гэсэн үгүй. Энэ бол борлуулалтын хувь. 2% тийм байна. Одоо энэ жил торгохын тулд өмнөх жилийн нийт борлуулалтын 2-6% авч байгаа торгодог. Тэрийгэ хэлсэн байл. Чи тэгээ ягаад нөгөө хууль ёсоор орлогын одоо тэдэн сарын тэднээс тэдэн хүртэл 300 төгрөг нэмсэн байж таараа штэ. Тэгэхээр энэ хоорондохын бодоод колонкуудынх нь зарсан юг аваад улс даяар. Тэгээ тэр орлогыг хурааж авах нь өөрөө их том шийтгэл юм байна л. Нэг удаа ингээд торгуулсан нефтийн компаниуд дахиж хизээж өгсөн хувилдахгүй. Ягаад гэвэл хармаатай ярьж байгаа байхгүй. Зүгээр та нараа өгсөн хувилдаж болохгүй
тэр бичиг явуулаад ухамсар мохорсост найдтайгаа хэрэггүй шүү дээ. Тэгээд тэр хотоот нь торгоол дахиад тийм хийхээс ерөөсөө юу хийх байтугай бодох хуйлдах нь бол ингээд хаачих хууль нь бэлэн байна. Хэрэгжүүлжсэн бол бензин үн нэмэгдэхгүй тийм. Тэгээд яг хэрэгжүүлээгүй шалтгаан нэг сонио. Хоёр шалтгаан байгаа. Нэг бусад хуульд нэг төрийн албаны тухай хууль энэ төр өөрчлөлт оруулах хэрэгтэй байсан гэж яриад байгаа. Тэгтэл улсын хурлаас бидэнд хурдан дэг батлаад өгсөн шүү дээ. Хоёрт нь хит өндөр үн тогтоохтой аргачлалыг Европын орнуудаас сураад ингээд яваад одоо гэж. Тэр бол маш амархан зүгээр өртөг зардлыг тодорхой байгаа. Энээс дэш бол болио нөхдүүд юм гэдгийг шийдээд өгчих хэрэгтэй асуудал. За тэгээд нөгөө юу яасан бэ? Өнгөрсөн 6-7 сард чинь бас нэг нэмт хомсдол нэг сони болсон шүү дээ. Та тэр асуулга тавьц эрдэнэ гүшүүн тэр одоо сонсоог байна. Тэгсэн чинь тэр үед өгн торгуул торгочгоор байжээ. Тэгээд яасан гэхээр хомслол үүсгэсэн гээд яг өөрчлөлтөө нийтлэг аж ахуйн нэгжүүдэд тэрүүгээр нэг 10 сая төгрөгөөр торгоч. Наатар руу нь орох гэсэн чинь нэгэнт нөгөө шинэ бүтц нь бий болоог учраас орч таагүй. Өөрөөр хэлбэл тэр яг иргэний нийгмийн хяналттай тэр бүтц нь болоос орч чадаагүй. Нөгөө талаас нөгөө хуулиусаар олсон орлогын хураахаар шүүх тандсан чинь шүүх баг энийг ойлгохгүй гэдэг уцаацсан юм уу. Тэгээс олж тэгсэн чинь дээр нь агаж хитнэ шүүх нь. Тэгсэн чинь юу болсон бэ гэхээр бас нэг сонир асуулт гарч байгаа байхгүй. Нөгөө засгийн газар чинь тэр газрын тусланы газар гэдэг газар байна. Агналгүй шүү дээ. Тэрүүнтэй хоёр дарга олгогч нь хосоос. Тэрүүнтэй хувийн компаниудыг шууд уулзуулдаг бүтцийг зориг цайдын түвшинээр байгуулчих. Хуульд байхгүй. Тэгэл одоо нөгөөдөл нь хоорондоо уулзаар нэмэхүү байх уу. Хууль ус комисшн сон дээр ингэж гарсан үл зориг цайд 20-30 төгрөгөөр нэмжүүл болох юм аа гэсэн чинь ариун сандураад 200-аас 300 тэгстэй сүүлдээ ардсан нам уруутай гэж ингэж ийм бүр ингэ увайг байгаа байхгүй. Валютын асуудал тусдаа ярьчих асуудал. Тэгээд нөгөө талаас өнөөдрийн борлуулж байгаа нефтийг бол аль хэдийн валютын ханс хуучнаар авсан байгаа байхгүй. Тэгэхээр ийм ойлгомжтой асуудал. Тэгэл эцсийнс ерөөсөө хууль хэрэгжүүлэхгүй байна, хэрэгжилтэнд хяналт тавихгүй байна гэдэг асуудал бол Монголын нийгмийн нэлээд хүндэрсэн асуудал болсон юм байна л гэдэг нь эндээс батлагдаж байна. Хэрвээ хууль хэрэгжижсэн бол өгсөн хувилдахгүй байсан. Өгсөн хувилдаагүй бол бензиний үн одооных шиг байхгүй байсан. Байсан байлаа гэхэд торгуулсныхаа дараа буцаад хэвэндээ орох хэрэгтэй шүү. Тэгэхээр торгоно гэж ярьчаад торгоогүй юм байна шүү одоо хүртэл. Нефтийн асуудал шил дээ. Одоо өнөөдөр ингээд валютын ханшны асуудалтай бас давхар үүссэн шүү дээ. Хамгийн тийм ойрхон хоёрлын байгаа шүү дээ. Нефтийн бурдлагч болохоор валютын ханшны өсөлтөөс болж шалтгаалсан гэж тайлбар хийгээл. Монгол банк болохоор валютын ханшны өсөлт бол нефтийн өсөлтөд хамааралгүй гэл ингээд хоорондоо маргалтаал тэгэл өнгөрсөн зүгээр. Энэ дээр бол жишээ нь одоо Арс намын бүлгийн урал дээр Монгол банкны ерөнхийлөгч бүрдэрч дуудаж ирүүлээд бид нар ярьсан шүү дээ тийм ээ. Ингээд та хангалттай нөөц байгаа тийм валютын нөөц байхад яагаад заавал энэ одоо юг валютын ханшийг ингэж одоо замбрааг өсгөвөө тийм ээ. Яагаад Монгол банк төрийн өмнөлөөс үүргээ биелүүлсэнгүй тийм ээ. Одоо Монгол төрийн өмнө мөнгөний бодлогыг Монгол банкад хариуцах үүрэгтэй шүү дээ тийм. Тэгээд тэн дээр нөгөө л одоо тавьдаг нөгөө жижүүр хийдүүгээ хэлээ суужсэн бүрдэрч байгаа тийм ээ. Тэгээ ямар сандас эдэлж гişүн битэр та одоо бас улс төрч байсан хүн тийм. Энэ одоо өөрийнхөө өсөлтөө гаргаад огцорчвол яасан юм бэ гэд ингээд санал хийсэн. Тэгээд мөн л одоо хийх гэж гарсан. Тэгээд бид нар бол ямар асуудал ярьсан гэхээр тэгвэл ерөөсөө Монгол банкны ерөнхийлөгч огцруулах асуудлыг ярья гэд тийм ээ. Ингээ манай бүлгээс бол энэ асуудлыг тавьчихсан байж байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр би нэг хэвлэл харлаа. Одоо Монгол банкны ерөнхийлөгч огцвол арчсан намд ашигтай ард түмэн тохиролтой байх гэсэн нэг тийм сонин гарчигтай нийтлэл өнөөдөр би уншлаа л да. Тэгээд яг юу хэлэх гээд байгааг би уншаад ойлгоогүй. Одоо бүрдэрж огцорчих юм бол ер нь Монгол банк л баларх юм бахаа. Тэгээд одоо тэгэхээр өнөөдөр ийм хариуцлагагүй. Жишээ нь одоо хэдэн жилийн өмнө санджил байгаа бас л нэг долларын ханш замбрааг өсөөл нэг 1450 өссөн санагдаж байна. 1450 биш үү? 1800. Хэдхэн? Тэгээд тэр хооронд зөв миний авсан мэдээлэлээр бол 200 гаруй сая доллартай тэнцэх хэмжээний алдагдлаа Монгол банк картууны карманаас гаргуулж авсан байх. Ханшаа өсгөөд авсан. Сая бас яг энэ хугацаанд Монгол банк магадгүй тодорхой алдагдал хүлээчээд тэрийг
мөн валютын өсөлтөөс олоод авсан байхыг үүс гаргахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол бид бол зайлшгүй шалах хэрэгтэй л гэж ойлгож байна. Нэгдүгээр. Хоёрдугаар бол ер нь зөвхөн төрд өнөдөр хариуцлага хүлээдэг механизм байхгүй учраас хүн болгон дураараа авирилж байна л да. Хяналтгүй төрийн балаг шүү дээ. Хэрвээ анханасаа хяналттай, анханасаа олон цонхороо тэр хууль арилжуулсан үүргээ биелүүлээд явсан бол өнөөдөр Монгол банк ингээд дураараа авирлах байсан уу? Энэ нефтийн борлогчид ингээд дураараа авирлах байсан уу, тийм ээ? Өнөөдөр энэ оюу толгой, тав толгойн уулуур хайн ингэж олигархуудын тоглоом болох байсан уу? Одоо өнөөдөр стратеги 15 орд баталцсан бид нар. Тэр стратеги 15 ордод хаана явна? Хиний харманд явна тийм. Би одоо мэдээлэл шаардлагад өгөхгүй гош тав тэр 2 удаа шаардсан тийм. Ерөөсөө өгөхгүй л байгаа шүү дээ. Нөгөө нохоос үлээ сүүл хонголцоо өгчээр идэх чинь ийм болсон. Одоо тэгээ хараа тэрний цаана 40-од орд байгаа нөө стратегийн ордод орох магадлалтай 39 ордын нэрийг батлаад 2 дугаар засгийн газарт үүрэг өгсөн шүү дээ. 2 дугаар тусалтай тийм. За энэ 39 ордоос стратегийн ордод орох магадлалтай ордуудын судалгаа гаргаж их хурл танилцуулаа гэдэг үүрэг өгсөн. Одоо 4 жил болж байна. 5 жил болох нь тийм. Одоо 5 жил болох тийм. Тэгтэл 5 жилийн хугацаанд засгийн газраас их хурлд нэг ч ордын асуудал оруулж танилцуулдаг. Одоо тэр 40 орд нь хаана яваа? Бидний баталсан стратеги 15 орд хаана яваа? Бөө мэдлэг бол. Хэдэн стратеги юу биш ээ. Эдийн засгийн байнгын хорон дээр хамгийн сүүлд энэ асуудал нэг сөхдөг. За тэгээд яасан чинь тэр оруулж ирэх нөгөө төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох эсвэл стратегийн ордод хамааруулах хэсэг тэр шийдвэр нь шүү дээ. Тэр засгийн газрын эрх үүргэн дээр байна л да. Тэгсэн чинь нөгөө сугар гээд төрийн өмчийн орооны дарга руу өгсөн. Тэгээд би ингээд ярих хариуроос болж өгөхгүй засгийн газрын үүрэг. Гэхдээ засгийн газраас энийг намайг хэрэгжүүлгээд тогтоол гаргаад өгөөч гэсэн чинь тэр тогтоолын төслийн засгийн газар руу санаас чинь энэ дээр улс төрийн асуудал үүсэх юм а гэж засгийн газар нь хойшлуулсан. Ийм л байдалтай байгаа шүү. Тэгэхээр энэ бүгдийг бид гурав өнөөдөр яагаад яриад байгаа юм бэ гэхээр энэ үүний асуулттай холбоотой шүү. Энэ үнийн өсөлтийн асуудал, энэ нэмэх замбраагүй сахилга хариуцлагагүй байгаа асуудал, энэ улс орны энэ эдийн засгийн өсөлт хангагдахгүй байгаа асуудал. 20% эдийн засгийн өсөлттэй болсон шүү дээ. Тэгтэл тэр 20% яагаад ард түмэн дээр буухгүй байгаа юм бэ те? Тэр 20% хэдхэн олигархын гэр бүлд орж шүү. Тэр 20% бодит эдийн засгийн өсөлт болж чадахгүй шүү. Тэгээд цаашдаа ч ийм байдлаар явах одоо шинж төлөв харагдчихэв тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн засаглалын хуваарлтыг зөв болгоё. Тэгэхгүй бол явахгүй юм байна. Тэгэхээр ерөнхийлөгчийн маань өнөөдөр гаргасан санал бол хуулийн зөв санал. Тийм улсын хурлын гаргасан хуулиндаа хяналт тавьдаг болохын тулд их хурлаас ерөөсө цорын ганц албан тушаалыг л одоо жишээ нь одоо ерөнхий сайдын албан тушаалыг их хурлын гишүүн хашиж болдог давхар. Бусд нь бол ерөөсөө гаднаас томилогдтол байя л да. Гэхдээ сайд болох дуртай байгаа бол тэгээд тэр их хурлын гишүүнийхээс сентигээс татгалзаал сайдаа болоод явна. Сайдаа хийгээл явна гэдэг. Огцор бол охин л байхгүй юу. Тэ. Тэгээд өнөөдөр зөвхөн нэг ийм асуудал нэгдүгээр тэр хоёрдугаар тэгвэл энэ хяналтгүй засаглалын хуваарлт буруу байгаа энэ зарчмаас ч болоод өнөөдөр үнэхээр энэ Монгол төр гэдэг чинь олон түмний дунд ч нэр хүндүүл болж шин. Тэ. Тэгээ би бол одоо энэ эцэст буюу өнөөдөр жишээ нь би бодож байгаа юм. Сүү Батбалтын засгийн газар бол өнөөдөр уг нь бүрэн бүрэлдэхүүнээр огцрох хэрэгтэй юм аа. Одоо саяны нефтийн асуудлаар бол ойлгомжтой шүү. Яагаад огцрох хэрэгтэй? Валюттай ямар ч хамаарал. Энэ саяын эдийн засгийн зөрчлүүд тийм ээ энэ хариуцлагагүй энэ үйл явдлууд бол засгийн газрыг бол огцрох бүрэн хангалттай шалтгаан. Энэ таван толгой асуудал, энэ оюутлогын асуудал, энэ эмх замбраагүй нефтийн үнийн өсөлт одоо нэг гадуур өргөглөний барааны үн бүгд сугссан. Өсчөөд буцаад буудгүй. Хэн буулах юм мэдээж 8-ачд буух юм бол шатна шүү дээ. Боломж болгоод ашиглаж байгаа. Тэгэхээр зөв би нэгдүгээр энэ талаас нь харж байгаа. Нөгөө талаасаа засгийн газар огцрох бүрэн бүрэлдэхүүн огцрох бас нэг үндэслэл байгаа юу гэхээр энэ хамтарсан нэртэй засгийн газар чинь анх 2 нам гэрээ байгуулсан. Гэрээ хүчингүй болсон. Тэгтэл энэ гэрээ хүчингүй болоод нэг нам нь засгаас гарчаад байхад нэг нам нь ганцаараа хамтарсан засгийн газрыг мөржлүүлээд цааш нь аваад явна гэдэг чи одоо би хаач болоод ойлгохгүй байгаа. Хоёр дөрөв дугуйтай машин, хоёр дугуйтай. Зүгээр Монгол ардын намын хамтарсан нэртэй засгийн газраа татан буулгаад тэгээд тэр сайднараа бүгдийг гаднаас тийм ээ их хурлаас ш гаднаас томилуулаад тэгэл үлдэж байгаа хугацаанд бүрээр хэрэгжүүлэл явна үсттэй тий. Надад тэгж л харагдаж байгаа. Тэрнээс өнөөдөр одоо яг Элэн даланг хэлэхэд зүгээр улс төрийн бүлэглүүдийн нэг
одоо шахааны хүмүүсийг цуглуулдаг газар биш шүү дээ. Хэвлэлээр нөгөө Батулгын орон тавих гэж байгаа дашт орж, болдын орон тавих гэж байгаа инх баяр гэдэг ингээ бүгдийг харьцуулсан байл шүү дээ. Тэгээ үнэхээр жул харагдж илээ л дээ хөрхөн амт тэгээд. Яг зөв Монгол төрийн сайд гэдэг бол зангарахтай, төрийн ноён нуруутай, ачаад авах туршлага чадвартай ийм л улсууд байх ёстой л да. Тэр дашт орж нь 4 жил тэд сайд хийсэн байл шүү дээ. Ямар дээд сайд. Тэгээ хүч мэддэггүй юм байна. Портунаг 4-8 онд юу байхад 4-6 онд барилгаатай байгуулалт байхад Портунагийн дэд сайд байсан юм байна. Дараа нь дахиад 2 жил дэд сайд байсан юм байна. Нөгөө нараа талигач нараа сайд мэдийг байх байсан юм уу тий? Тий. Наран тасралт сайд мэдийг. Харин тий 4-8 он гэхээр 4 жил сайд хийсэн тий. Цолмон молмон дээр байсан юм да тий. Тэгэхээр хинч танихгүй байгаа байхгүй нөхрийг. Ажилдаа ирдэгч байсан үгүй ч юм уу. Тэгээд тиймэрхүү ярианууд бол хэвлэлээр их гарч ийн л да. Хаяа ярваад бол хийх ажил зөндөө байна. Гишүүнийхээ хувьд тэр хордуулсан хонгороо очиж хоргоо болох хэрэгтэй шүү дээ. Хүмүүс нь үхээд шүү дээ. Юу сангийн сайд. Хордоогүй л гээл аваад байгаа шүү дээ. Хордоогүй гэсэн тэгэл хүн үхээд байна. Тэгэхээр тэр бол бас аюултай байна гэсэн үг шүү. Засаг дарга байсан тухай үедээ. Одоо гишүүн байна. Тэр аймгаа төлөөлдөг. Тэгээ өнөөдөр энэ бүх байдлыг дүгнээд зүгээр миний хувьд бол одоо цагч төгсөж явах шиг байна тий. Тэгээ би бол дүгнээд зүгээр хэлэхэд бол өнөөдөр энэ засаглалын хуваарлалтаа зөв болгоё. Зүгээр ерөнхийлөгч маань зүгээр энгийн үгээр хэлсэн шүү дээ. Зүгээр их хурлын гаднаас сайдраа томилооч гэх тийм ээ. Тэгвэл жоохон эрүүл болох нэ. Наа чин бас нэг хяналттай төрсөг бий болох нэ. Эхний алхам болох нэ. Үндсэн хууль нь заавал их хурлын гишүүн сайд байна гэж хэлээг байхгүй юу? Байж болно гэсэн болохоос байхгүй ч гэж бас болох байхгүй юу? Тэгээд энэ зөвлөмж энэ чиглэлийг бол өнөөдрийн ерөнхий сайд үл тоололтой. Үл тоосон байдлаар хандаад тэгээд мөн л нэг л бах байдаг л улс төрийн бүлэглүүдийн шахааны хүмүүсээ урдаа барил орж ирлээ. Бид нар олон хэм чи юу ч хийсэн яд. Гэхдээ эдгээр олонх бол бид нар хүчтэй цөг тийм ээ. Тэгэхээр бас энийг бас энэ хүн тооцсонгүй л дээ. Тэгээ яг ямар ч байсан Монгол төрийн ажил тасралтгүй явах хэвээр. Тэгээд энэ төрийн үйл ажиллагаа бол явах байх. Гэхдээ зөв голдролоор зөв яваасаа л гэж би бодож байна. Өнөөдөр зүгээр ингээд ажиглаж яхад одоо жишээ нийслэл дүүргүүдийн төвшөнд бол энэ төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн захиран зарцуулалт бол ерөөсө дандаа сонгуул руу чиглэх өнгөйс бол цухалзаад эхэлчлээ тийм. Халамжийн хууль одоо хамгийн. Өнөөдөр жишээ нь нийгмийн бодлогын байнгын орон дээр халамжийн хууль гэдэг ингээд аль ч хуулинд байхгүй хорон засаг даргаар тэр одоо халамжийн ажилтныг томилуулах гэдэг байгаа байхгүй. Гэтэл хорон засаг дарга ямар нэгэн албан тушаалтныг томилдог чөлөөлдөг. Үндсэн хуулинд ч байхгүй засаг заргаа нот дэсгийн нэг түүний удирдлагын хуулинд ч байхгүй. Хизээч томилж байгаагүй угаасаа. Тэгээд ийм мэтлэнгээр одоо үндсэндээ нэг үгээр хэлбэл зүгээр өөрсдийнхөө одоо монопол байгаа давмгай байгаа салбарууд дээр түлхүү эрх олгох мөнгө хөрөнгөний хуваарлтыг түлхүү хийх ийм бодлогыг бол аль эрт явуулаад эхэллээ л дээ. Өнөөдөр би жишээ нэг мэдээлэл авсан жишээ нь нийслэлийн цэцэргийн орлогч жишээ нь одоо өрхийн эмнэлгүүдэд өгсөн нийслэлийн төсвөөс хуваарлсан хөрөнгийг тийм ээ. Нэг ч хөрөнгө одоо тоногдох хөрөнгө авахд битгий зарцуул зөвхөн сургалт нэрээр наад мөнгөө бэлнээр тараа гэдэг үүрэг чиглэл өгсөн байгаа. Өгөн төсвийн зориулт нь тоногдох хөрөнгө авах. Төсвийн зориулт нь болохоор тухайн өрхийн эмнэлэгт хөрөнгө оруулалт буюу тоногдох хөрөнгө. Хөрөнгө оруулалт ойлгомжтой шүү дээ. Тоногдох хөрөнгө эд материалын хөрөнгө оруулалт хийх ёстой шүү. Сургалт нэрийн дор бэлнээр тараа гэдэг чиглэл өгсөн гэдэг ингээд яригадад эхэлж байна. Төсвийн зүйл анги зөвшөөрч. Тэгэхээр ил чинь нэг үгээр хэлбэл өнөөдөр ерөөсөө ямар ч үн цэнээр хамаагүй одоо сонгогчдыг худалдаж авдаг, сонгогчдод ая тал засдаг, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зардаг, тийм сонгуул улс төр хийхэд ашигладаг энэ үйл ажиллагаа эхэлж байна. Тийм учраас би зөв өнөөдөр нэвтрүүлгийг үзэж байгаа нийт сонгогчдод ер нь нийт төрийн албан агчдад хандаж хэлэхэд бол үнэхээр энэ бол хууль бус ийм үйлдэлийг тий газар дээр нь таслан зогсоогоорой тий. Хуучин бол нэгдэж ажиллаарай. Арманаас мөнгө гаргаад санал бодлож авдаг байлаа шүү. Одоо төсвийн тэр нь хаачаар тэрийн төлөвчдийн мөнгөөр халамжийн мөнгөөр тэрийг гүйцээх гээд л оролдож эхэлж байна. Тэгээд энэ бол одоо татвар төлөгчдийн мөнгө. Одоо жирийн одоо хөдөлмөр эхэлж баялаг бүтээж байгаа иргэдийн төр төлж байгаа мөнгө шүү дээ. Тэрнээс тэр
дараага сэтэртэнгүүдийн бий болгосон мөнгө гэж ерөөсөй байхгүй тийм. Тэгээ ийм учраас энэ дээр бас манай иргэд маань гэсэн одоо өндөр сонор сэрэмжтэй хяналттай байгаарай гэж би одоо хэлмээр санагдаад байгаа. Би ч гэсэн өнөөдөр одоо хэрвээ ийм хууль бус үйл ажиллагаа цаашаа дамжирах асуудал хэрвээ яригдах юм бол энэ дээр би бас тууштай тэмцэл гэж бодож байна. Харахад их хурлын гаднаас хүн томилох дотроос сайд томилох бол их хялбархан юм шиг мөртлөө. Тэгээ яг одоо асар их уршиг үр дагавар хамаг юм тооцоод үзэхээр бол сая бидний ярьсан бүх юм ерөөсөө явж ийм их яг ерөнхийлөгчийн хэлээд байгаа энэ засаглалын хуваарлтын асуудал дээр очиод бууж байгаа байхгүй тийм. Ерөөсөө асуудал тийм. Ерөнхийдөө Монгол улсад бол хамгийн тулгымцсан асуудал бол хуулийн хэрэгжилтийн асуудал байдаг. Ерөөсөө хууль байхгүй даа биш. Хууль нь байгаад хэрэгжүүлэхгүй байна гэдгээс. Тэр нь л одоо шийдвэл нөгөө авилгын индексийн өсгөөл, эсвэл ядуурлыг өсгөөл, ер нь төрийн хийж чаддаг нэг л зүйл байна. Тэр нь хүн суртал. Тэрийг л ихсгээд байгаа юм бол авилгал хийх бол нэмэгдэнэ, ядуурл нэмэгдэнэ. Яахан хүн өөрхийн авилгалын индекс нэмэгдэнэ гэдэг чинь бол өөрөөр ядуурл гэж байгаатай адилхан л асуудал болчихлоо. Хөөдөг. Тэгээд энэ гарын цайлгадаг тийм. Сүүлийн 3 жилийн хугацаанд үнэхээр хяналтгүй төр байлаа. Ер нь нийслэлд асар их хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ хөрөнгө оруулалтын дээр бол үнэхээр чанаргүй. Ер нь одоо зарим газар бол 50% нь юм хийсэн юм үгүй юу гэдэг ийм асуудал бол үнэхээр байна. Тэрм 200 сая төгрөгөөр Баянзүрх дүүрэгт арслан хөшөө барьсан байгаа. Улсын хурлын гишүүдээ санаачсан. Тэр одоо хаанхын төсвөр хэмжээ. Одоо нийслэлийн төсөв юм уу, юуныхын төсөв? Улсынх бол биш. Улсынх бол биш байх ёстой. Хөшөөнд бид нар бол хөшөөнд мөнгө юу хөшөөнд мөнгөхгүй. Тэгээ ийм л байдалтай болцоод байгаа юм л да. Одоо жишээлбэл саяны нефт импортлогчд биш үү, тийм? Өнгөрсөн онд нийслэлийн бүх төвөргүүдэд ногоон байгууламжийг дэмжих чиглэлээр нийслэлээс 1 тэрбум төгрөг өгсөн шүү дээ. Тэр тэрбум төгрөгөөр нийслэлд ямар ногоон байгууламж Баянгол дүүрэгт хэмэл би жишээ нь одоо манай Баянгол дүүрэгт бол одоо тэрбум төгрөгөөр яг ямар жинхэнэ зүйлэг ногоон байгууламж бий болсон би харахгүй. Яг гандангаас доош уруудаг тийм. Одоо бүр сүүлдээ нөгөө ногоон байгаад хахаар би гайхсан чинь заримдаа тэргээр хондуулаад шүү. Хэмэл юм байна шүү. Хоёр асуудал үүсчихэд байна. Тэр нөгөө Монгол банкны долларын ханшийг одоо чагтгсан асуудал биш үү? Дэлхийн зах зээл дээр доллар доктортой унж байгаа л авахгүй ганцхан манай чангарч. Яг тэнд нэг гадаад худалдааны алдагдмалдаг янз янзын хэлсэн байл. Гэхдээ Монгол нэг өрхийн өргөн хэрэглээний барааныхын 40-50% нь импортыг байгаа байхгүй. Тэгэл тэрүүгээр дахиад яригдтээ. Нөгөө талаас дараагийн сард импортлж ирэх нефтийн үнийг уурчлаад нэмэх ямар ч шаардлагагүй байсан гэдэг ойлгомжтой байхгүй. Шүү хэлсэн. Одоо ингээд яриагаа дуусгая. Аа. Ард түмний амьдралыг одоо сайжруулах, майжруулах одоо өнгөрсөө. Зүгээр битээ юу бензиний үнээр тайлбарлаж амьдрал муутгаад байл та. Зүгээр хөрсөн төвшингийн хадгалаад яв. Юу сайжруулах, майжруулах. Ядаж тий. Нэг л өдөр шийдвэр гаргаад бүх хүний халааснаас литр тутамд 300 төгрөг авцсан байхад засаг арга хэмжээ авч чадахгүй шүү дээ. Уг нь хууль нь байгаа. Тийм хүсэл байхгүй. Нөгөө том компаниудын харманд орцсон. Тэгээ ийм арчаагүй байдлаас болоод энэ төр засгийн нэр хүнд унаад байгаамаа. Тэгээд энэ нь бол явж энэ гүйцэтгэх засаг, хууль тогтоох засаг хоёр хоорондоо холилдсны үр дагавар юм а гэдгийг өнөөдөр бид нар ярьлаа. Тэгээ нэвтрүүлгийнхэнт асуулт асуусан. Сайд нарыг улсын хурлын гаднаас томилох ерөнхийлөгч Элбэг Доржийн саналыг зөв гэж 344 хүн үзээд буруу гэж 145 буюу 300 500 орчим хүнээс 3.2 гарна нь ерөнхийлөгч Элбэг Доржийн 70 орчим авна тийм. Зөв гэж үзэж байна. За 3.2-оос арай бага нь би зүгээр энэ хэмжээгээр нь хараад байна. Тийм 70 орчим хувь нь дэмжсэн. 70-30-аар тэгж явах шиг байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг үзсэн тэн телевизэн үзэгчтэй баярлалаа. Дараагийн 7 хоногийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.